За дараагийн жишээ маань байна. За өрөлдөхүй гадруугаар биеийг гусуулан гаргахад хийх ажлын хэмжээг олно. За тэгэхээр энэ одоо бандан дээр өдөр ямар нэг ачааг зөөгөөд за тэгэхдээ хамгийн бага хүчээр гаргана. За тэгэхээр энэ дэр өрөлдөхүй гэсэн. За тэгэхээр энэ дэр гаргахад хийх ажлыг олъё. За тэгэхээр энэ өргөх энэ зай бол юу вэ гэхээр битрийн ээл гэж үзье. За өнцөг нь энд ингээ байх гэж үзье. Энэ өнцөг альва. За энэ өндөр бидний хувьд бол ааш өндөрт гаргах гэж. Ааш өндөр дээр ингэж гаргах гэж. За тэгэхээр биднээс юу болох вэ гэхээр ажил гэдэг маань бол юу гэхээр ажил гэдэг бол F-ийг үрчгэн L. За тэгвэл энэ өргөж гаргах хамгийн бага хүч маань бол юу байх юм бэ гэхээр энэ дээр бол хүчнүүдэд зуръя. За тэгэхэд ачаан дээр үйлчлэх хүчнүүдэд зурх юм бол нэг ихт доошоо mg байна. За тэгээд ийшээгээ F хүч байна гэсэн. За тэгвэл энэ F гэсэн хүч маань бол за эндээс бол координатын хэвлэгээ F хүчний дагуу аваад үзчих. F хүчний дагуу координатын хэвлэгээ аваад үзчих юм бол бид бол энэ дэлхий координат систем сонгож авна гэсэн үг. Y ийшээгээ X. Ийшээгээ Y. За тэгэхээр ийшээгээ юу гэхээр F хүч байгаа. Доошоо mg. За тэгэхээр энэ альфа өнцөг маань энд орж ирнэ. За тэгэхээр ийшээгээ mg синус альфа. За энд mg косинус альфа болно. Тэгэхээр энэ хүч маань бол юу вэ гэхээр хамгийн багадаа энэ хүчнээс илүү олж иж энэ нөхөр ийшээгээ хөдлөнө. За тогтмол хурдтай хөдлөхөд бол энэ хүч бол хамгийн багадаа энэ хүчтэй тэнцүү байх буюу F-с хасах нь mg синус альфа тэгтээ тэнцүү гэж. За тэгвэл энэ үед бол би ийшээгээ тогтмол хурдаар гарч болно. Нотны нэгдүгээр бол эсрэг 50 байж болно эсвэл тогтмол хурдтай. За тэгвэл эндээс F нь бол mg синус альфа байх юм байна. За тэгвэл эндээс ажил тэнцүү mg синус альфа болно. За эндээс бол F тэнцүү mg синус альфа болж байна. За үрчгэн L гэж. За тэгэхээр синус альфаг L үржүүлэл юу юм бэ гэж. За эндээс бол ийм гурвалжин байна. Энэ гурвалжин харах юм бол дээшээгээ H, ийшээгээ альфа, ийшээгээ L гэсэн. Үндсийн эсрэг орших катыг насан кат харьцуулах нь синус альфа гэдэг. Тэгвэл H-ыг L харьцуулсан харьцаа маань синус альфа гэдэг. За тэгвэл юу болох вэ гэхээр эндээс энэ синус альфагийн хооронд H-ыг хуваах нь L-ийг энд орлуулна гэсэн. Ерөө ингэ орлуулах юм бол ажил тэнцүү болох уу гэхээр mg h l үрчгэн l. Тэгээд l хоорондоо хураагдаад эндээс ажил нь mg h болно гэсэн. Тэгэхээр үлдгүй гадаргуугаар бид нар одоо өргөхөд энэ дээр бол юу хочж чинь вэ гэхээр бид нар бол хүч хожиж чинь. Хүч хожиж. Айгүй алдаж ирнэ гэхээр зам алдаж байна. Хүч хожоод за тэгээд нөгөө талаасаа бидний яах нь замыг алдана. За yes нэг зам алдна гэсэн. Гэтэл бид нар зам хэдийн хэмжээр алдсан ч гэсэн бидний хийх ажлын хэмжээ бол ямар ах нь ижилхэн байна гэсэн. Нэгсний маста ачааг шууд ааш өндөрт гаргах ажил бол бас л яг энэ байдалтай болно. Тэгэхээр хэдийн хэмжээний хол явуулсан чинь өнцгөөс хамаарахгүй үргэлдэггүй байх юм бол бид нар энэ дээшээгээ үргэсэн ажилдаа ижилхэн байна гэсэн. За үргэлттэй болоод ирэх тохиолдолд харин үргэлтийн коэффициентээс хамаарат өөр болж эхэлнэ. За тэгвэл тэр маань юу болох вэ гэхээр F маань болохоор mg синус альфа тэгээд mu mg косинус альфа болж эхэлнэ. За энийг бол динамикийн бодлоодоор бид нар бол гаргаж ирсэн. Ерөнхийдөө бол мэдж байгаа гэж бодож байна. Тэгвэл ийм хүчээр хийнэ гэхэлэр энэ үргэлтийн коэффициент өнцгөөс хамаарат ерөнхийдөө бол нэмэлт ийм үргэлтийн хүчний эсрэг ажлыг давж иж бидний тогтмол хурдаар яшаа гаргана гэсэн. За тэгэхээр шууд X дээш өргөх тохиолдолд эсвэл үргэлтгүй гадруугаар шилжүүлэх тохиолдлын ажил бол ямар байдаг вэ?
ижилхэн байдаг байна.